үндсэн хууль батлагдсанаас хойш бол төрийн эрх мэдэл авах тоглоомын дүрэн батлагдчихлаа шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн одоо зан арийн шимбэл эрс өөр болж байгаа. Эрс өөр болж байгаа. Одоо ялангуяа тэрлүү одоо их ойр тэрлүү одоо тэмүүлж албан тушаалд хүрч болохгүй тийм одоо боломжтой хүмүүс бол ялангуяа нэг их ашиг тийм ээ. 22 жилийгээд түрүүн бас ярьж дурдсан. Үнэхээр 22 жил бид нар өөр арчил зах зээлийн замаар явлаа. Одоо бас нэг ер нь бид нар бас нэлээд буруу замаар явчихъя гэж хэлээд байгаа юм бас тааралдаад байгаа шинэ 22 жил. Одоо бид нар бол тэр ёс зүйгээ тэр эцэг хуулиндаа гар хүрэх ингээ шийдвэрлэх гэсэн суурь юмаа шийдэхгүй бол асуудал нэмэгдээл байна гэсэн юм готрон үйлдэл байна л да. Тэгэхээр одоо ер нь яг одоо бас нэг өөрчлөлт хийх цаг болсон юм шүү. Би үргэлж болсон гэж хэлж байгаа. Би бол үндсэн хуульд байгаа дутагдал алдаануудыг зүгээр хийсвэрээр биш барин тавин одоо хэлж нэрлж ингэж ийм байх ёстой ийм байсан байна гэдэг тийм байдлаар бол би хэлж чадхаар хэмжээнд бас нэг яасан танилцсан гэж өөрийгөө боддог. Тэгээ энэ тухайгаа би нуудгүй хэлдэг. Тэгээ энийг бол зүгээр буруугаар ашиглаад хамаагүй юм хийж болохгүй гэдгийг мэдээж хэрэг. Энэ бол маш хариуцлагатай ажил. Үндсэн хуулийг л ард нийтийн санал асуулгаар сайн боловсруулад батлах ёстой. Тэгээ одоо өнөөдөр сонгуулийн хууль ирж байгаа юм чинь сонгуулийн хуулийг 20 хэдэн жил ирээд сайжирсангүй. Юунд байв гэхээр маш их сонирхлын зөрчилтэй хууль хэрэглэх хүмүүс нь сонгогдохыг хүсэж байгаа хүмүүс нь өөрөө баталж тэр тогтолцоог хийж чаддгүй юм байна. Монголд бол зарим улсууд шууд юуг нь тогтолцоог нь хилдсэн байдаг. Заримд нь хилээгүй байдаг. Монголд л хэлэхгүй бол ерөөс болохгүй юм. Энэ одоо үндэсний онцлог юм байна. Тэгэхээр сонгуул ер нь яаж явах вэ гэдэг тэр хүмүүс одоо хүлээлттэй байгаа. Та яаж харж байна? Одоо чинь нөгөө автомат тоолдог нөгөө машинаараа тоолж чадахгүй бол сонгуулийн хугацаа чинь бага байгаа шүү дээ. Тэр одоо хугацаагаа хуучнаар нь тавих баг. Үнэлэх тарааж чадахгүй юм бол одоо хуучин явуулж исэн тэр үнэлэхээр л тараас нь дээр баг. Тэгэхгүй одоо заримд нь нөгөө үнэлэх юугаа ухаантай үнэлэхэд тараагаад зарим ухаангүй үнэлэхтэйгээ хэвээрээ байж их юм бол бүр холион бантан болох байлгүй. Энэ дээр бодлоо хүсч магадгүй. Тийм учраас тэр нэг мөр одоо хэрвээ заримд нь ягаад заримд нь чадахгүй тэр нэг бүр байлжхал хуучин үнэлэхээр сонгуулаа хуучин тоолдгоор тоолоод хийсэн дээр баг л та. Энэ одоогийн их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул бол энэ бол Монголын ард түмний сонгуул шүү дээ. Энэ бол их хурлын эдийн гишүүдийн сонгуул ерөөсөө биш. Тэгэхээр та тэр хэлээ шүү дээ. Улс төрийн хүсэл зориг гэж юм байх ёстой гэж. Тэр энэ хуулийн хурдлан батлаад одоо ингээд цаашдаа энэ хүмүүст сонгох боломжийг олох тэр хүсэл зориг нь танд харагдаж байна уу? Яг гэвэл та хоног зарлахгүй сонгуулийнхаа өдрийг товлохгүй ингээд цаг очоод байна гэж дурдчихлаа шүү дээ. Яг би одоо тэд нар нэг тэгш шүү дээ. Бүр эрхийг хугацааг хэтрүүлээд ингээд суугаад байна гэсэн тийм санаа агуулж байгаа гэж хэлэхгүй байна. Яг тэр хугацааг хуулиндаа нэг мөр суулгачихлаа хэрэгтэй байхгүй. Ер нь тэглэх ёстой байхгүй. Тэгээ онцгой явдал тохиолдвол улс их хурл тэр цаг хугацааг жоохон өөрчлөх тийм их бол биш үү. Тэгэхгүй ячаал барьчихал нэг юм барьцаанд барьчихал ингэ суугаад байдаг. Тийм ээ. Сонгуулийн хороонууд нь ажиллаж чадахгүй шүү дээ нэг шиг. Арвсаа гаргаж чадахгүй байхгүй. Тийм утгаараа хэлж байгаа. Шудраг ёсны хүсэмжлэл шудраг бай гэдэг асуудал хэрэгжээгүйс бол 7 сарын 1-ний үйл явдал болсон гэж олон хүмүүс ярьдаг. Одоо ийм байдалд автагдахгүй гэж болгоомжлолтой зүгээр та иргэнийхээ хувьд ер нь монголчуудын сэтгэлгээний хувьд 7 сарын 1-ээс хойш ямар өөрчлөлт орсон бол? Гэхдээ одоо ийм одоо сонгуул энэ зохион байгуулалтын өндөр түвшинд явуулдаг. Одоо сонгуулийг бодлоомтуулдаг одоо тийм мэрэгжлийн хүмүүс үйлцсэн байна гэж яриад байгаа шүү дээ. Тэднийг одоо тийм рүү ерөөсөө ойртуулах. Тэд ч одоо албан тушаал дахиад байгаа байхгүй юу? Тиймэрхүү юмнуудаас салах хэрэгтэй л дээ. Чи авилгал байхгүй улс төрийн одоо том хэмжээний авилгал шүү дээ. Тий. Тэгээ нэг хүний санал ч гэсэн буруугаар тоологддог байх хэрэгтэй л байхгүй. Яг тийм сургамжийг л 7 сарын 1-ний дараа авсан бол одоо 4 жилийн дараа сонгуулийн бүх ажилчинтан хуулинд ойлгомжтой сонгуулийн өдөр нь тодорхой байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр бас хийгдсэнгүй шүү дээ. Юмаа үргэлж дутуу хийж байна. Өчнөө сайн сонгуулийн хуулийн хувилбар ингээд эрдэмтэй хүмүүс боловсруулаад ингээ өгч багт тэрнийг хүлээж авахгүй. Тэр бол хиндэж
одоо давуу тал өгч байгаа юм биш. Шудраг сонгуулийн зарчим ингээл гаргаад өгөхөр надад ашиггүй байна л гэж хараад байгаа шүү дээ. Одоо нэг сонирхлын зөрчил гэдэг юм дээр. Тийм байна. Тийм учраас энэ имэйл үндсэн хуульд зааж өгөхгүй л ерөөсө бүтэхгүй юм байна. Үндсэн хуулийн өөрчлөлт ер нь хийн их бай. Ардтан л хийн шүү дээ. Одоо ийм имэйл бол инквери ерөнхийлөгч хэлж байсан. Үндсэн хуулийн янзлах шаардлагатай. Би одоо энэ сандыг элбэгдэрж ерөнхийлөгч гэсэн хэлэх ёстой л гэж бодож байна. Энэ ч ерөнхийлөгч байсан хүн ерөнхийлөгч байгаа хүн л одоо энэ асуудлыг толгойлоод үндэсний хэрэг хашгийн үүднээс ингээд төслийн сайн боловсруулад. Манай одоо үндсэн хуулийг засахад байна шүү дээ. Нэмэлтийн өөрчлөлт оруулаад сайжруулах болцоог өөрөөр засах юм их байгаа. Тийм учраас шинэ ирвчих шаардлагатай. Ерөнхий хандлага бол хадгалагдана. Дутагдуудаа заасна. Иймэрхүү асуудал бол байна. За баярлалаа. Ингээд би тэр ярьцлага үндсэндээ бараг өндөрлөлтөд шаандж байна. Тэгэхээр та бол 90 онд одоо 5 жилийн амьсгал идэвхтэй оролцсон хүний нэг улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан. Үндсэн хуулийг зөв явуулахын төлөө цэцэд маш олон удаа хандж байсан. Тэгээд яг тэр утгаараа аваад үзэх юм бол одоо бас л албан тушаал төрөх ёстой, бараг л сайд одоогийн жишгээр бол нөгөө дэвшүүлдэг юм нарах ёстой байсан үнийг тэгээд давуулагч хэмээгөө одоо ингээд судалгааны ажил руу орцсон. Яг одоо та юу хийж байгаа вэ? Ямар ажил хийж байна? Гэхдээ би бол одоо математикийн багш хүн л дээ. Би 90 оноос улс төрд орсноос хойш математикийн тэр заагаагүй. Би одоо заах дургүй дэвш. Ерөнхийдөө улс төрөөс л салаагүй. Хуулийн чиглэлд бол одоо хуулийн чиглэлд сонирхлынхаа одоо дагуу ажилласан. Тэгээд энэ талд одоо бас юу гэх үндсэн хуулийн тэр бол яаж өөрчлөх ёстой. Энэ тал дээр бол одоо нэлээд юм харж үзлээ. Тэгээ одоо хамгийн гол нь та бүхний харсан судалсан одоо энэ шиг хүмүүс бас олон байгаа. Энийг одоо зэгцлээд нэг голдрол оруулах асуудал үлдээд байна шүү дээ. Тий. Одоо бол энийг бол айч хийхгүй хийх ёстой. Ер нь нэг юм болохгүй гэдэг нь авилгалч болохоо болчиход байгаа юм байна. Авилгал яагаад гэхээр одоо хууль дүрм зөрчиж ёс бусаар ажиллаж байгаа хүмүүс тариуцлага тооцохгүй байгаад байгаа байхгүй. Тэгээ бүх юм ухаатай хуулиэр нь үндсэн хууль руу гал үндсэн хуульд л байдаг байхгүй. За баярлалаа. Ингээд битээр ярилцлага явж тэгэл энэ бүх одоо болохгүй байгаа зүйл үндсэн хууль руу ороод дуустах шиг боллоо. Одоо ер нь бол олон хүн гэж ярьд юм байлаа. Тэгээд бид ойрын зайн тоглож улсын хурлын сонгуул мэдээж явуулна тийм ээ. Сонгуулаа өгнө. За энээс илүү одоо хийх чухал зүйл бол суур эцэг хуулийг аваснаа гэргэж харах асуудал юм байна гэж ингэж манай үзэгч манай ламж өгшөөс ойлгосон баг. Ингээд нэвтрүүлэг өндөрлөж байна. Баярлалаа үзэгчтэй. За сүүлийн нэг нь харж байгаа үйл ажиллагаа юу нэ? Зуршилтын бичиг баримт бол уучлаас тайлсан юм шиг үг авч ирж байгаа гэдэг бас ажиглаж харагдсан. Энэ уул уурхайн одоо эсгээр ямар болцоо бүрднэ болон хэмжээнд хэрэгцсэн орчлон болсон бол энэ үгнээс хэрэгжиж хэмжээ ингээд баах олон шаардлага байж байсан. тэр тахуу цаг дөрөв Эмэс хэлвэстэнд орой мэдэг өргөж байна. Цөмийн энергийн тухай хуулийн эргэж харах. Уралгаар хүүхдийг хүмүүжүүлэх нь хамгийн шалгарсан сайн арга гэдгийг судлаачид зөвлөсөөр ирсэн. Хэдий Челси өөрийн талбай дээр тоглосон ч зүдэрч байж энэхүү тоглолтод ялт байгууллаа. Сайн бацгаана үзэгчдээ MS телевиз гадаад мэдээ эхэлж байна. Анхаарлаа хандуулно. Энэ замналаар явсараа 1976 оны 10 дугаар сард
машины усын хур шалралт хуралдаан 2 дугаар удаага ус орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. 1-р шат 2012 оны 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд Монголын 21 аймаг 336 сум нийслэлийн 9 дүүргийн сургууль цэцэрлэгүүдээр 2-р шат 5-р сарын 20-оос